За студ дээр хин тавтамаар л үзэгчтэй. Завсуулгааны өмнө хэлсэнчлэн одоо манай студ маань өнөөдрийн зочин маань орж ирэх гэж байна. Зочин маань орж ирэхээс өмнө зочныхаа дарахнаа гоё сонирхолтой бичлэгийг та бүхэнд хүргье. Аяш тийш газар хайж байж өстэй ямар нэг байхгүй заа. Хурлын өрөөгөө шаар орчих. Тэгээд миний жигүүнд аваад тэгээд тэндээ тасрал хамгаал оноо байна. Чүмби бүрээ ямар гоё би. Чи хайшаа комштай яа. Хацахгүй гэж. Ер нь бол үнийг ярьж шүү. Гоё. Хацахгүй байна шүү дээ. Тэгсэн ерөөсөө бодож байгаагүй өнцөг шүү тийм. Амар. За тэгээд бас зочноо урьцгаая тий. Саяны үзэгчид маань бичлэгийг үзсэнчлэн өнөөдрийн зочноор комедиан, контент бүтээгч Хишиг Бат студид маань хүрэлцэн ирсэн байна. Зочноо өрөө. За. Comedian Хишиг Бат. Сайн уу хүмүүс тавтаа суугаарай. Чихчээ зүгээд микрофон өөртөө баг зэрэг ортуулаад. За, тавтаа суугаарай. За, гоё тавтаа суугаарай. За, өглөөний минь. Өглөөг яаж эхлүүлж вэ? Наашаа хэр явж ирөө? Гайгүй. Өглөө гэхдээ аяг хэцүү эхлээд идэг юм аа миний. За, яаж хэцүү байна вэ? Сэрж мэрж чадахгүй тэгээ. Өглөө тэтчих жоох. За. Тэгээл харин гэтээ гайгүй. Гайгүй тийм. Гоё ирлээ. Бас юу гөвдөд ирлээ сайхан байла. За окей. Тэгэд гоё тухтаагаарай. Гэртээ байгаа юм шиг чөлөөтэй яриарай. Тэгэд манай нэвтрүүлэх цаг зав гарган ирсэн баярлалаа. Тэгэд би өөрийг танилцуулсан. Гэтээ өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаа тий. Дөрвөлөө яриандаарай гэж бодож байна. За намайг бас урьж оролцуулж аваад баярлалаа. Тэгэд нав Хишиг Бат гэдэг. Би одоо 23 настай. Саяхан яг офисын ажилд ороод ингээд хөлөө олохгүй л явж байгаа нэг жинзээ байхгүй. Тэгээл ерөөхдөө ажлын тал дээр нэг өөрийнхөө яг мэдхгүй өнцгүүдийг те яг шинэлэг санагдсан юмнуудаа жоохон хөгжилтэй маягаар контент олгож оруулдаг. Тэгээ бас комеди хийдэг тийм хүн байна. Аль сургуульд ирсэн би? Юу яг мэрэгчлэн юу вэ? Сургуулаа төгсөөд юу асан гэж штэ? Ажлын байр орсон гэж штэ? Тий, яг уг мэрэгчл маань сэтгэл судлаач. Тий, Монгол Улсын боловсролын сургуулийг төгссөн. Тэгээд яг сэтгэл судлаачаар ажиллах боломжтой байсан ч гэсэн би одоо өөрөө сонгоогүй мүү. Гэтэ яг тэ нэг өөрчлөгдөн штэ гинтл дабыг нийш орч игээд. Тэгээ яг өөрчлөлүүд. Тэгээ одоо маркетингийн менежер гэж. Гэтэ үнэн юм шиг үлээ гэж. Гэтэ сэтгэл судлалч нь бас хүмүүсийн сэтгэл зүйг судалж байгаа болохоор бас маркетингтэй бас нэг жоохон холбоос байдаг бах. Сайхнаар бодвол дандаа холбоно. Тэглэг яагаад гэдэг. Ер нь хизэнээс яаж яваа сайхан комеди рүү гүйж ороо. Комеди хийгээд би одоо 4 жил орчим болж байна. Яг оюутан болоод оюутан болохоос өмнө бол ингээл аав ээжийн хүслээр идэг. Тэгээ оюутан болоод гинт амар том хүн болцсон юм шиг санагдал. Өөртөө хийж үзмээр байгаа юмнуудаа бүгдийг хийн мэн гэж аавал тэгээл яг анх UB комедигийн тайзан дээр анх гаргал. UB комеди дээр гарсан. Тийм. Зөв. Анхны тайзнаар гарсан очлаа. Анхны тайзнаар гарсан сэтгэлээс аваалтаж хэр байсан? Үнэхээр би санддаг юм аа. Зоригтой үг орсон. Шууд ингээд нөө хар болол. Тий, яг UB комедигийн тайз чи өөрөө яг ингээд яг нүүрлүү гэрэл тусдаг. Тэг яг үзэгчд харагдахгүй. Тэгээ тэр чинь болохоор open mic гэсэн байхгүй. Тэгээ яг хөө гэхдээ тийм байсан ч гэсэн чи хүмүүс үзэж байгаа. Тэгээ би өөрийгөө хангалттай сайн ойлгуулж чадж байгаа болов уу, үгүй болов уу, инээдтэй байгаа болов уу амар олон юм бодогдсон юм лээ. Тэгээ тэрний дараа Систасын тайзан дээр гараад ер нь тэгээд итгэвтэй явсараад комеди хийдэг болсон. Одоо бол яг хаана харилцагдж байгаа вэ? Big Sisters дээр харилцагдж байгаа юм тий. Багтаа ер нь ямар хөөхт байсан бэ? Бас яг ийм хөвчлөлтөө байсан уу? Хизэнээс яг комеди тий. Их сургуультай байхдаа баг комеди хийсэн гэж ойлгож болох уу? Тийм болно. Багтаа ээжээ ярьж байгаагаар бол айгүй хөвчлөлтэй л байсан. Айгүй хэрэг дортой тий. Ер нь л ийм хэргийн эзэн хаана одоо тий ер нь бол нэг юм хэрэг эзэн байдаг штэ нэг ямар нэгэн асуудал дээр тэнгэргийн төхөр тийм тэгэл ер нь тэгэл хүмүүсийг инээлгдэл байсан байх гэж боддоо штэ би зөвхөн хувьдаа өөрөө итгэдэг. Тэгээ ер нь бас комеди хийж эхлээд тий тэгээд ер нь эхлээгүй байх одоо комеди хийж эхэлснээс хойш өөрийгөө ер нь ингээ харьцуулахад ер нь хамгийн их өөрчлөгдсөн зүйл нь яг юу вэ? Ер нь бол өөрийгөө сайн илэрхийлж чаддаг болсон гэж боддог. Яа тэгэхээр тайзан дээр айгүй олон хүмүүсийн өмнө гарч ярьж байгаа учраас
Тэгээд ерөнхийдөө л аягүй сайн өөрийгөө илэрхийлдэг болсон л гэж боддог доо. Тэрнээс өмнө бол би яг экстраверт ч гэсэн бас ийм сайн ярьж чаддгүй байсан. Тэгээд дотн хүмүүстэйгээ л яг амар юм аазраал. Тэрнээс биш ингээд танихгүй хүмүүстэй учир зүггүй энийгэл юм ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор яг энэ бол миний хамгийн том өөрчлөлт. Ер нь аягүй сайн талаар өөрчлөгдсөн гэж боддог. Comedy, stand-up comedy бол сүүлийн жилүүдэд бол маш сайн хөгжиж байгааг бид харж байгаа. Ер нь дийлэнхтэй эрэгтэй комедианууд байдаг. Эмэгтэй комедиануудыг гарч ирээд нэг жоохон маазрахаар ин байна, тийм байна, тэгж ярьж болохгүй, ингэж ярьж болохгүй гэл нэг юм шүүмжүүд ирээд идэг л та. Тэгээ иймэрхүү зүйлтэй бас нүр тулсан бах та. Шиг юм аа хувьд нүүр толно тэр чинь тэгээ дээрэс нь вич нөө миний харагдах байдал ч бас айгүй өвөрмөц штэ гэж та яг өдөр одоо юу гэдэг надад нэг тийм амар асуудал байхгүй нөгөө хүмүүс хүлээж авч байгаа нэг асуудал төлөж авдаг юм шиг. Тэгээд би ч өөрийгөө бол яг энэ чигээр айгүй гоё хайрлаад айгүй гоё ил явдаг штэ. Тэнгүүт хүмүүс ч юм болохоор ингээд намайг одоо эрэгтэй юм уу эмэгтэй юм уу те тэгмүүдээ чи яахлаараа хараалтын жоох хөөхтэй жиж мэдэж те тэгээд яг тэр хараал тэр бол би ингээд хүлээж авч болж байгаа маа те за үнэхээр бас хараалгүй бай яста буруу юм хийчлээ те гэж ямар ч бас болж байгаа. Гэхдээ яг харагдах байдал дээр болол хүмүүсээс одоо юу гэдэг энэ өстө нэрээ аль нь ч мэддэхгүй яасан гэсэн гэдэг ч юм уу тиймэрхүү комментууд авдаг. Эхэндээ бол аюу хэцүү байдагсэн. Сүултээ дасцсан хүн тийг. Зүгээр та нар юу гэж хармаар байгаагаараа харж болно. Тэгээ тэгвэл надад ч гэсэн илүү амар санагдаж байгаа ер нь. Гэхдээ миний зүгээр бодлоор шүү. Комеди хараал хийх нь муухай л да. Гэхдээ яг энэ stand up comedy дээр нэг жоохон чимэх одоо тийм тэр жоохон хараалын үгс оруулах нь илүү ийм хөгжилтэй санагдаад байдаг байхгүй. Тэгээ одоо хүмүүс ингэж ярихаараас юу энэ одоо юу гэдэг ангиж бодож магадгүй л дээ. Тийм. Гэтэ ганц хоёр ингэж нэг оруулаад яхаар stand up comedy гэж чинь гол бас тэр нэг юм нь тэнцэнэ бас байгаад байт юм болов уу гэж бодод идэг. Юу гişээ юу гэж боддог вэ? Яг мэрэгчлийн одоо тийм comedy гэдээ явж байгаа нь. Би бас тэгж бодд юм аа. Ер нь бол одоо юу гэдэг яг үнэхээр муухай л да. Гэтэ тэр чинь ингэж нэг ганц нэг хоёр оруул нэг гоё нэг тийм алимны мод ч юм шиг тэгээд гоё чимэглээд өгчдөг байхгүй. Тэр чинь ингээд үнэхээр бас хүмүүс ингээд хараалгүй яриад бас болдго л доо яхаа одоо идроо тах чи аюулаг комедиан хүн тэгэл ерөөхдөө бол ингээд аюуг хараалгүй гоё ярьдаг мэрдэг гэл одоо хүмүүс тэгдэж штэ тий. Би бас тэрэн дээр нь санал нэг байдаг. Гэхдээ яг тэр чинь нөгөө нэг хүний нэг акцент гэж юм байна. Тэрэн дээрээ тэрийг хөгжилтэй хэлж чадвал бас хөгжилтэй болчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл би нэг ганц одоо тийм хараалын үг хэлэхэд тэрэн дээрээ яг оновчтой хэлчих юм бол тэр чинь бас хөгжилтэй болчихж байгаа. Заавал инээдийн яриад байх шаардлагагүй гинт амар утгагүй юм ярьж та гинт хараал ороод ирвэл бас чи инээдтэй ч болддог ч юм уу тий. Миний хувьд бол ганц нэг хараал байх зүгээр гэж бодсон. Би ч гэсэн байнга хэлээд ах нь буруу л та. Бурууч байж магадгүй тийм ээ тий. Ихчгийн хувьд ер нь бол хүн болгоны ингээд нөгөө юу гэдгийг хошин шогийн мэдрэмж өөр өдөн штэ. Одоо өсгөөгийнхөөр, намнагийнхөөр, дээгийнхөөр гэдэг ч юм уу тий. Бас ингээд комединуудын ярьж байгаа юмд инээх инехгүй өөр. Одоо би жишээ нь Батагийн комедиг үзэх дуртай хахад одоо эсрэгээр одоо хинийхийг үзэх дургуй ч гэдэм үү тий. Тэгэхээр Ихшгийн хамгийн дуртай комедиан хэн бэ? Ямар комедиануудыг нэрлэх вэ? За би ангарах хэвээр аягүй дуртай. Тийм үү? Тий, өгөхөд ах дуртай. Ер нь бол бүгдэнд нь ер нь бол дуртай. Бүгдээрээ нэг тийм өөр ингэсэн хэм маягтай. Ер нь бол тэгж амар яастай тэрэн дургу мургу ч юм уу тийм юм байхгүй. Хамгийн бест нь бол тий ер нь бол бүр анх ангарахыг айгүй үздэг. Ангарахыг анх гарч ирж байхад нь л яг үзчих авир хинэдэг. Тий ангарахт одоо ч гэсэн стил дуртай. Өөрөө мэддэг юм болоо да. Ангарын стил юм гоё гэсэн байлээ тий. Яг энэ бэлцэн юмнууд гоё смут тий гоё орж илээ шүү. Тий ангарах тэр нь хөөрхөн штэ хөвжилт штэ. Гоё сайжрна гэдэг зүйл бас байдаг тий. Ер нь комедианууд ингээд жилээс жилд ингээд гоё сайжраад идэг тий. Тэр нөө бэлтэж байгаа юмнуудаас нь шалтгаалаад бас нэлээд сайжралт явагддсан болоо. Тэгэхээр манай Ихшгийн хувьд болохоор тайзан дээр гарахаас өмнө хэдийн хугацаанд бэлддэг вэ? Тэр нөгөө ярих юмнуудаас нэлээд бэлтэх өөртөөгөө тасгал энэ төр хийдгүү. Тий тэр чинь хийхгүй бол бас болохгүй тий. Тэгээд нөгөө бас утгагүй юм ярих тохиолдол гарна л та бэлдэггүй шууд гарах юм бол яг нөгөө нэг санаанд шууд буусан юм а ярина гэдэг чинь бол өөрөө аюу тийм замбраагүй болчихж байгаа байхгүй. Тийм болохоор эхлээд бичиж үзэн, эхлээд санаа манаагаа олно, тэрийгээ яаж одоо дэлгэрүүлж гоё ярих вэ? Тэгээд дээрэс нь давслан тэр чинь бүр зүгээр энгийн бодит амьдралын талаар ярина гэдэг чинь бас ингээд нэг хэвийн хэм маягтай болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэн дээр чинь жоохон давс нэмж өгөн, жоохон хэтрүүлгийг нэмж өгөн. Тэгэл ер нь бол
өмнө анх яг хийж эхлээд 2 жилийн турш би бол аюу сайн бэлдэг байсан. Тэгээд сүүлийн 2 жил бол үнэхээр бэлтгээ байсан. Энэ юу болов? Яг сүүлийн 2 жилчээ төгсөх курс олоод хичээлдээ анхаарах болоо. Тэгэлгүй яхаа. Тэнгүүтээ дараа нь за одоо ингээ сайхан завсар гарчлаа. Одоо хийгсэн чи ажилд гинт орчиж байгаа. Тэгээд өглөөнөөс орой тий. Тий өглөөнөөс орой тэгэл яг за анхаарах яг боломжгүй болж эхлэв. Тэг яг заав гарвал яг үнэхээр дуртай учраас хийдэг. Бичдэг тий. Тийм бичдэг. Ер нь тэг хүмүүсийн ер нь инээлгэхэд хамгийн хэцүү зүйл нь яг юу вэ? Мэдгүй би инээлгчдэг гэж шиг. Фиксний үг байсан байсан. Би гайгүй инээлгчээд байдаг. Айгүй эсвэл бол жоохон мангардаа харагдсан юм байна. Эсгээ бас сая дөнгөсөө нөгөө бичлэг явсан шүү дээ. Офс дээр уучлаа. Тэр яг ажилдаа ороод офс дээр яг тэгж үзээд тийм санаа гарсан уу эсвэл. Тийм юм байж амьдралаас. Яг хөө тий тэр чинь бол яг үнэхээр яг тийм болохгүй болсон. Гэхдээ тэрнэр бол мэдээж бас даасан байгаа. Гэхдээ үнэхээр миний хувьд айгүй сонирн байсан байхгүй юу? Яг тэр процесс юу болсон мэхээр заавчлаараа миний хооч ажлынхаа жишээ. Тэгээд тэр яг анх ороод Оросыг дараа нав ингээд хай пари ингээд Тэнгүүд яг хөдөлгөөг хийсэн юм шүү тий. Тэнгүүд нь би нөгөө айгүй том юм бодцсон тий ингээл гараал өстой гоё юм байна да. Гоё юм болох юм байна да. Тэр чинь миний анхны ажил анхны хүлэн авалтын нэг тийм үдшилэг болох гэдэг. Тэнгүүд нь айгүй тийм сэтгэл санаагаа айгүй гоё бэлдсэн байсан чинь манай санхүүгийн ах гаднаас ингээл орж ирэл тортой юм барьж орж ирээ. За хэдүүлээ хурлын өрөөлөг орё гэх. Би бүр гайхаад үгүй хэдүүлээ гарахгүй мөс чи. Үгүй хэдүүлээ гараал орчлоо шүү дээ. Тийм л юм болчихсон. Тэгэл ингэдэм байна да гэл. Ер нь тэрнээс шүү тэр хурлын өрөө болно. Миний энэ хүмүүсийн хурлын өрөөч болно, удаг өрөөч болно. Тэгээ амардаг өрөөч болчт юм байна гэж яг нэг тухайн үедээ бодож ирсэн. Тэгэл яг тэндээсээ гаргаж ирсэн. Гэтэ ер нь офс дээр тийм тохиолддог гэдгийг бол батлаад өгсөн хүмүүс бол яг тэгээд байд юм аа байд гэж үгээд тэр ч бас мөнгө юм нэддэг байхгүй. Тийм дээлээ дараа нь бодсоо. Аха. Тэгээд өсгөө нэг бас авчихсан. Тэгээд одоо бас түрүү ярьж ирсэн. Комеди хийхэд одоо анх бэлддэг байсан ч юм уу те. Тэгээд наах дуртай байсан хүн ангарах гэдэл түр ярьсан шүү дээ. Тэгэнгүүт эрэгтэй эмэгтэй комедиануудын одоо ялгаа нь юу вэ? Ур чадварын тал дээр ч юм уу эсвэл одоо юу гэдэг нь онцлог ч юм уу. Ингээд эмэгтэй болохоор ийм ярихаар илүү авдаг тий. Эсвэл эрэгтэй комедиан ийм зүйл ярихаар илүү авдаг гэдэг ч юм уу. Тийм хөдөл төр юу гэж боддог вэ? Зүгээр яг миний хувьд бол эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс хоёрын байр суурийн ялгаа жоохон өөр байдаг. Эрэгтэй хүмүүс бол ачаал айгу хүлээж авах чадвар өндөртэй. Эмэгтэй хүмүүс бол айгу одоо юу гэдэг яг л нөгөө нэг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал бол эрэгтэй хүмүүс хүчтэй, эмэгтэй хүмүүс бол эрэгтэй хүний төр хүчинд найдаад явж явах ёстой маягийн байдаг хгүй. Ер нь миний бодол шүү. Тэнгүүд эрэгтэй хүмүүс болохоор яг тэр чинээгээрээ хүмүүст хүрэх байдал нь айгу хурцтай байдаг гэж би бол боддог. Яг бүх талаас нь ярьж өгч чаддаг хгүй. Тэнгүүд эмэгтэй хүмүүсийн одоо яг нөгөө нэг ярддаг яг сэдвэн болохоор ээж хүн те тэгэл битгүй миний яг сонсч байсан яг урсгал бол дандаа л нэг сэдв бол ээж хүний талаар ярьдаг. Эрэгтэй хүмүүс болохоор юу ч хамаагүй ярьж болдог те тэнгуут жоохон хязгаарлагдмал байдаг байхаа гэж боддог. Тэнгуут би бол энийг нь хязгаартай байхгүй л гэж бодож ер нь бол өөрийгөө тийж айгу илэрхийлэх гэж үздэг. Гэтэ яхаа хүлээж авч байгаа байдал бол бас арай жоохон ялгаатай байдаг. Гэтэ нэг үе бодвол гэтэ гайгүй болцсон баха гэж боддог. Ер нь бол яг амар анзаарэгддэг шүү дээ. Энд чинь одоо Монгол эмэгтэй хүн гадаад эрэгтэй хүнтэй сунгууд одоо цус бохирдууллаа. Ийм ариун бол төр ариун ч гэдэм үү. Тэгээд эрэгтэй хүн одоо жишээ нь гадаад эмэгтэйтэй сулаа гэхэд цус холдууллаас та сайн байна гэдэг ч юм уу. Тийм нэг юм сонин одоо зүгээр энэ зүгээр жишээ шүү. Зүгээр иймэрхүү нийгмийн нэг юм эрэгтэй эмэгтэй гэдэг дээр нэг юм адилхан зүйл хийгээд байхад энийг нь ёс зүггүй байлаа нөгөөх нь зүгээрээ гэдэг ч юм уу. Тэ нэг иймэрхүү хандлага байд юм болов уу гэж анзаардаг. Манай гэр бүл нэг 3 сая инээдгээд нэг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэрийг нэг дуурайгаад зохиовоо. Тэгээд хүн болгоо явах тэ ингээл нэг хошин юм ярина stand-up comedy шиг тэгэл бүгдээрээ манайхан ч айгу олуулаа. Тэгэл урдан сууж байгаа л инээлгэх шаардлага гарва. Тэгэл тэгсэн чинь би айгу ингээл нөгөө punchline майна бэлтээлтэй дижээ зохиол мохолоо бичээл гэсэн чинь хүн инээдгүй. Амар муухай мэдрэмж өгдөг билээ шүү дээ. Амар юм awkward
амар юм эвгүй мэдрэмжээд юм бэлээ. Тэгээд хин ихшгээгээ өвчихсэн магадгүй фейлц үе байгаа шүү дээ. Баян хүн инээлгэнэ гэж байх. Гэхдээ тэр үнэхээр муухай мэдрэмж үлээ тий. Чиний хувьд ямар байсан бэ? Тийм харин. Өөрөө бичиж байхдаа айгүй л инээд түрээд байгаа байхгүй тий. Айгүй л ста инээд төрж ин да. Тэгэж бичээд тэгээд тайзан дээр гараад хин ч инехгүй байхаар бүр ингэж яг нүдэн анал алгуулварсан. Сарнчмаар. Тий бүр ингэж яг тэнд байгаагүй ч юм шиг тэг эсвэл ухаачмаар ч юм шиг. Яг их үед бол тийм асуудал биш л дээ. Тэрэгтэй дараа нь ирэхэд амар хөвгчлээ. Тий. Яг тийм юмнууд уюуд айгүй гардаг байсан. Тэгэл хүмүүс яг ерөөхдөө инехгүй яг өнгөрч байгаа үе нь бол намайг яг эрэгтэй юм болов эмэгтэй юм болов гэж бодож байгаа хоорондоо миний инээдтэй юм өнгөрчдөг байх гэж бол боддог. Аха. Шал өөрийн бодож сууж идэв тий. Би бол яг тэндээс тастагаа одоо инээдтэй эдрэг амар бодоод байгаа шүү дээ. Тэгвэл яг тийм байхгүй өнгөрөх үе зөндөө байсан. Одоо саяхан бас байсан ч тийм. Гарч ирээд тийм. Уюухийн гарч ирээд идэв шүү. Тий, яг тэгдэг бахаас та амар дотроос та инээгээл ингээл битсэн чи яг гараал ирэнгууд нөө төсөөлжсэнээс юусоо явахгүй болохоор асар тийм сонин ив хавгүй байдалд орд юм бэлээ. Гэхдээ нөгөө тухайн үеийн хүмүүсийнх нь байдал бас нөлөөлдөг бах тий. Бас одоо хишгээ маань ингээд сүүлийн хэдэн жил комедиан гэж байгаа. 4 жил гэхээр одоо илүү бас юм өөртөө ихтгэлтэй нөгөө өөртөө итгэл нэмэгдхийн ирээр хүн бас илүү гоё юм саркастик байдал нэмэгддэг юм шиг санагддаг байхгүй. Энэ дээр юу гэж бодож байна? Тийм яг зөв. Тийм ер нь бол яг өстой тайзан дээр гараад өстой ингээд үе тэгээд үе гэдэг нэг тийм харизмтай гарахаар хүмүүс илүү ингэж анхаардаг гэх юм уу. Тэг би одоо л миний өстой үнэхээр нэмэгдсэн баха. Би ч бол өстой амар лагил юм шиг гардаг шүү дээ. Оо өстой. Тэгэл яг тэгж гарахаараа хүмүүсийн сэтгэл бас энэ өстой лаг юм байна гэл лаг юм байна гэ хүлээгээд авчингуу цаанаасаа л инээд нь хүрдэг гэж магадгүй гэж боддог. Энэ бас нөгөө комеди хийхэд бас нөгөө одоо юу гэдгийг хичнээн ер нь би бас ингэ боддог байхгүй. Ер нь ингээд нэг юм зохиолоо өөртөө дотор гаргацсан нэг 3 4 нэг юм жортой ч юм уу тэгж гардаг уу эсвэл одоо би яг хэдийн минутыг одоо бид нар чинь YouTube-аас л үзээд байгаа л та бичлэг те хайлтмалтай. Яг үнэндээ бол яг нэг комедианд хичнээн цаг одоо хуваарлагддаг юм те. Тэр мэдэн талаас нас. Ер нь бол 15 минутын турш. Ер нь яг дундчлаад үзүүл 15 минут, нэг 10-аас 15 минут те. Яг тэр хоорондоо ер нь яг нэг сэдв бол яг 5 минут л гардаг. Яг гоё ярих юм бол 5-аас ч бага гарч болно. Яг тэр ер нь бол хугацааг нэг хамаагүй. Яг тэр панчлайнууд нь те яг тэр стапнууд нь ямар хөө байгаа юм. Яг тэр нь л яг хүмүүст яг хүрч чадж гин үгүй юу гэдэг айгуу чухал. Тэр заасан хугацаанд болвол бид нэр хамаг чадлаараа л одоо юу дээ инээлэх гэж л үзэж байгаа. Тэгээд бичлэг хийлгэх үеийг гарвал ерөөхдөө 15 минутын дотор яг ингээ хүмүүстэй хүргэмээр байгаа бүх юмаа хүргэдэг байхгүй. Тэг яриад. Тэг яг тэрнээсээ сайхан засралж байгаа л тэгэл цацсан да ер нь. Тэг ер нь бол 15 минут бас л урт хугацаа шүү л хүнд. Ялангуяа яг ингээ тайзан дээр өөрөө гарч ирсэн тий. Өчнөө хүмүүс хараад идэг. Дорж батын нэг ч юм уу тий. Айгүй хэцүү дээ цэцгээ нэгэдэг. Инээгээд үзэгч нь инээгээд байвал тэр бол гоё хугацаа. Тийм гоё хугацаа. Бараг илүү тий хурдан өнгөрөөд илүү бас удаан ч ярих юм байх бах. Эсрэгээрээ жоохон нөгөө бэлдсэн лайнапууд нь явахгүй болвол жоохон цаг хугацаа өнгөрч өгөхгүй л ах л та тий. Тийм ер нь бол тэгдэг шүү. Одоо тэгээд миний хамгийн анхны плей тайм бас нэг тиймэрхүү байжсан. Плей тайм дээр гарах болоод чи яжаа зам амд айгүй бүтлгүй тэр одоо машин тэр мөрөг зөргөөд айгүй сони басаа тэр бол тэгээ яг тийм ирчээрээ очиод яг шууд тайзан дээр гараад тэгээ нөө хүн чинь ингээд бас нэг өмнөх шүн би айгүй бэлж авах юм анхны яста гоё маяа яста зөндөө олон үзэн яг тэрэн дээр болол яг өөрийгөө хангалттай илэрхийлж чадаагүй. Тэгээ дараа жилийн плей тайм дээр бол жиг галсан. Юу ярьсан хамгийн анхных дээр юу хамгийн анхных дээр миний яг хамгийн анхны цэцэгцэн нэг бичлэг гэхгүй. Яг оюутан бахта айгүй олон ажил хийдэг байсан. Тэгээ зөөгч хийдэг байсан. Тэгээ зөөгч хийдэг талаараа ярьсан аахгүй. Тэгээ дээрэс нь замаараа яг нэг хүн чинь чочролд орсныхоо дараа гарч амжаагүй очичоор яг юу ярьж байгаа үе их санахаа бэжт юм лээ. Яг юу ярих вүлээ те. Юу ярьч баа ч юм уу. Яг тийм
тийм болоод яг анхны тайзаа болж жоохон фейл өнгөрүүлжсэн юм. Одоо нөгөө түүхүүдээ ингээл бэлтэж байгаа штэ. Комедиан хүмүүс бол нэлийн юмыг ингээд анзаардаг, ажилдаг. Тэрнээсээ одоо ёгтолж тий бас юм нийгмийн зөв буруугнаас саркастик байдлаар тий хөвчлөлтөө байдлаар ингээд шүүмжилдэм болов гэж би хас хардгийн. Гişгэгийн хувьд ер нь ямархуу сегментийг ямархуу сэдвийг бас барьж авсан хамгийн олон хүмүүст хүрч ирсэн бэ. Би ч нөө жинзэн штэ. Тэгээд яг жинзэнээр ажлын байран дээр гарахаар юм тийм нэг тийм юм байгаад идэх. Ер нь бол яг энийг ихлүүлээд одоо сая та үдсэн тийм ерөөхдөө ингэж явж байгаа юм. Тэгээд яг жинзэн ажлын байран дээр гараад ер нь юу болтой вэ тийм. Ер нь бол энийг цаашдаа ер нь ингэ яриа явъя гэж бодож байгаа. Тэгээд өөрийнхөө бас рилэнд ирж гисэн яг жинзээ бодрол гэдэг тийм юм хийж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэрэн дээрээ болохоор яг ажлын байран дээр юу болж байгаа вэ те. Ер нь бол тэрнийхээ талаар аягүй гоё яриа явж байгаа. Тэгээ яг тэрнийхээ юугаар бэлдээд ерөөдөө жинзээ хүмүүсийг те одоо бид нарыг яагаад ингэж идэм бэ гэдэг талаас нь жоохон харуулъя. Тэгээд таад ярьж байгаа шиг тийм хүмүүс биш шүү те. Бид нар яг ийм тийм те жоохон ямарч гэсэндээ чанартай цаг хугацааг өнгөрүүлтэйгээ гэж ерөөдөө баталмаар байгаа. Йоо ямар гоё би тэгээрээ. Чи нэ нэрсөө та аваа гэж чигшээс орж байгаа. Танаа юу нэ? Гурван жинзээ суудсан голт нь нэг те. Линэс суудсан. Яах гэдэг та гурав. За ойлголоо энэ ч бас биднийг бас батлах төлөөлөх хүнтэй болж байна. Хичгээгийн үед бүр үнэхээр бүр хэлмээр байдаг нь юу вэ? Заавал хошигнохгүйгээр зүгээр тийм айгүй их анзаарагддаг зүйл нь. Тийм шүү дээ. Тийм ер нь ингэж идэх. Ажил хийж чаддгүй гэдэг тийм ч шиг. Тэрэн дээр их одоо ер нь бол та нар өөрсдөө өстой одоо нэг хүнээсээ ажил хийж чаддгүй гэхгүй. Би ховдоо ажиллаа хийж чаддаг л гэж боддог. Миний захирал явж чаддаг юм болтой. Захиралтаа ордог гэж. Захиралтаа ороод байгаа ярьслаа гэдэг гэж. Тийм ээ. Тэгээ ер нь бол хүн болгон ч мэдээж хичээж ажиллаж байгаа ажлынхаа хөдөлж байгаа хэрээр хөлсөө авч байгаа байхгүй юу. Тэгэд одоо хүний төлөө ажиллаагүй өөрийнхөө төлөө ажиллаж байгаа учраас тэр мөнгө надад ирээд би тэр мөнгийг өөртөө зарцуулж гин гэдэг чинь өөрөө нэг гоё мэдрэмж. Тэгээд тэрнийхээ хэрээр үнэ ажлаа аюу сайн хий гэж боддог. Ер нь сэтгэлээсээ хий гэж боддог. Тэгээд яг бидний хувьд яг миний хувьд анзаарч байгаа юм нь юу вэ гэхээр яг ажиллаа хийж байгаа. Тэрнийхээ дундуур жоохон магтаалмаар идэв шүү. Тийм. Магтчаар алга болчихдээ шүү дээ. Мэдгүй. Би бол айгүй магтаалмаар идэг. Тэгээд эсвэл бол яг зөв биш шүү ч юм уу те. Нэг тийм ажлынхаа нэг тийм үг сонсмоор л байдаг бах. Тэрнээс бусдаар бол бид нар бол ажлаа айгүй яг сайн хийдэг, чанартай цаг хугацааг өнгөрүүлж чаддаг гэж бол би боддог. Тэгээд би өөрөө бас тэгдэг. Гэтэ яхаа нэг л айгүй хэцүү юм байдаг. Тэгээд айгүй хотлоо ярьж байгаа. Гин захирлаа үдчихгүй шиг бодлооч. Би онтаад идэх юм ба. Хоцроод идэг тийм асуудалтай. Тэгээд одоо бас нүүр тулхаа хичээж байгаа. Гэтэ би тоолсон шүү сая. Би бол ерөөсөө Gen Z millennial enter гэж X-Max гэж ийм үе хооронд бүр ингэж айгу бүлийдэж тий яллах дургу. Ер нь бол хүн тэгэл залуу одоо насандаа тэгэл алдаатай оноотой л явдаг. Тэр нь бол үе дээр нэг шалтгаалдгүй юм. Одоо юу гэдгийг Gen Z юм байна, millennial юм байна гэхээсээ илүү хүн залуу байхдаа угаасаа л мангардуул идэг. Тэгэл тэртээ тэрэнгүү нөгөө урдах тарих марх нь хөгчөөл бүрэнгүүц хөгчөөл те нэг 27 8 30 хүрхийн алдаад нэг арай борьсууртай болно гэдэг цаг хугацааны л асуудал юм болов гэж миний хувьд боддгоо. Тэгээд ялч байдаг юм байгаа. Тэгээд эргээд комедигийн талаараас нь бас асуулт асуухад би сая нэг хүүхдийн хошин жүжиг тоглоод тэгээд одоо бас ингээд адилхан комеди панчлайнаа бэлтэж байгаа шиг одоо юмнуудаа бэлтэж байгаа шүү дээ. За ийм хэсэг дээр хүмүүсийг инээлхэндээ ийм үйлдэл гаргана гээл тэгсэн чинь тим дээр инехгүй үзэгчэд зүгээр ингийн тухайн үед нэг жоохон мэдрэл импресац хийсэн үеуд дээр амар аваал инээгээл тэнгууд ингээ өргөжлүүлэл тоглоо явсан байхгүй юу. Яг чиний үдсэн ингээ тайснаа гараа ингээ явж байгаа. Яг бэлтсэн юм дээр биш зүгээр дондуур нэг шургуулад гинтийг хэлсэн ч юм уу те. Тэгсэн чи тэрийг амар аваал тэгэл тэндээсээ өргөжлүүлэл импресацыг явж исэн тиймэрхүү тохиолдлууд хэрэг байдаг ба. Ер нь байдаг шүү дээ. Одоо яг сүүлийн үед бол яг сэдвээ бодож ороод яг тэгэл бодож ороод тэр чигээрэл ерөөсөө тухайн момент дээр нь тааруулаад ирчих. Яг тэр одоо тэр нэг офс дээр болвол яг тийч яг яри гэж бодог байхгүй. Ер нь бүр яри ч гэж бодоогүй. Яг тэр чинь бүр яг би ярина гэж бодсон болохоос яг бичлэгнэр бол яри гэж бодог байсан байхгүй. Тэр чинь манай ажлынхаа үзнэ гэд тэнгуут нь гинт ер нь ярьчих гэж байна. Тэгэл ярьцсан. Тэг яг тэрийг чи бас хангалттай сайн бэлдэж амжаагүй. Тэг яг
тэгэл яг тухайн момент дээр нь харуулах хүмүүс энэнгүүт нь затгуул ингээд гэл яг дотроо бас ингээд тарих амар олон болж байна. Бас нэг монгод гэж бас байдаг баха. Нэг гоё ингээл нэг орж ирээл те нэг цаанаасаа гоё яваал те нэг шал ондоо яадаг. Заримдаа бол нэр яриад нэг явахгүй ч үе бас байх боломжтой бах те. Шигийн үед ер нь хамгийн дуртай эмэгтэй комедиан тэгвэл хэм бэ? Эрэгтэйчүүдээс бол ангараг тэгээд мөнхат те хоёр юм бэ гэж ойлголоо. Эмэгтэй гэвэл хэнийг хэлэх бол эмэгтэй комедиан тийм бодоод ер нь би юм байна да гэж. За өөрийгөө хэлж яах вэ? Би ёо баамгч. За. Тийм баамгч дуртай. Бум баярмаа. За Тэгээ ол ягч тест. За. Окей. Одоо ингээд би бүгдээр ингээд гоё юм ярилцахад одоо энэ манай Монгол улсын комедиан гадаад улсын олон улсын комедиан ч гэдэг юм те. Ер нь энэ хөгжлүүдийн ингээ хооронд нь харьцуулахад ер нь ямар хөө төвшөнд явж байна? Ер нь юу гэж харддаг вэ? Ер нь бол би бол ер нь нэлээд сайн хөгжсөн гэж боддог. Одоо хүмүүс бол хүснээрээ хийж штэ яг үндэ. Тэнгүүд одоо ингээд юу гэдэг бид ингээ монгол хэлэн дээр хийж байгаа ч гэсэн англи хэлэн дээр ч гэсэн хийгээд ингээд амар олон хүмүүсийг татаж чадчих байхгүй. Гадаад одоо жуулч муулчин тий энд амьдрдаг гадаад хүмүүс зориулсан комеди шоуг үзүүлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг эндээс бол нэлээд хөгжсөн юм шиг санагддаг надад бол. Комеди гэхээр бас нэг ажил хийгээд штэ гэх шиг хэвд. Тэгэхээр тодорхой одоо ажил хийж байгаа хүмүүний хувьд бол урам зориг авчиж цаашаа үргэлжлэх одоо тууштай байх боломжийг нь бүрдүүлдэг байх л та. Тэгэхээр гişгийн хувьд за комеди хийж байгаа хүмүүсийн хувьд бол үзэгчдийн инээд их чухал гэдэг баг. Түүнээс гадна гоё магтаалын өгч юм уу тий урам зоригийг ер нь юунаас олж авт юм бэ? Тийм яг тайзан дээр гараад өстой лаг байж байгаа буугаад ирэнгүүт хүмүүс ингээл үргэлжлүүлээл те 0 болт ч юм уу техникэн дээр ч юм уу одоо хааны газар тарах юм бол чи өстой гоё байсан чиний санаа чи өстой гоёсэн чи өстой өөрийгөө хөөх илэрхийлт юм байна те зүгээр ингээ годмаар ингээ алхах чигтэл чи нөгөө нэг тэр нөгөө жокийг ярьсан хөөхтөө өдр гэдэг ч юм уу ер нь бол яг гинтийн таних тэнгуүтээ үргэлжлүүлээ магтах яг тэр үед ямар гоё юм бэ гэж айгу боддог. Тэгээд нэрээ өстой нэрээ тэгдэж шүү миний дүү би ч гэсэн юм хүүхдтэй манай хүүхдээс ингээд гэд нэг их ч бас надтай ярьж исэн. Яг тэнгуут нь би тэг ястаа ингээд хүүхдтэй ярилцаад ингээд ойлгож исэн гэдэг ч юм. Яг тиймэрхүү комментээр сонсохоор өстой гоё шүү гэж боддог. Нэрээ бас жоохон яг магадгүй гişгийн үеийн хүүхдтэй хүмүүс те яг энэ үе хоорондын ялгаатай байдлыг маа гэж хэлэхгүйгээр ийм хошин байдлаар хэлэх нь тэр хүмүүсийг бас хоорондоо ойлголцоход бас тусалж ийна гэж ойлгож болох нь шүү дээ тий. Эсвэргээрээ тэгвэл комеди үзэж байгаа хүмүүс ямар үйлдэл гаргахаар хамгийн хэцүү байдаг вэ? Яг комеди хийж байгаа хүнд нь яг хоорондоо яриад байх үед анхаарлаа хандуулахгүй яриад яг ингээд тэр нөө нэг яриа жоохон тархт юм шиг. Яг энд нэг хүмүүс ярьж ангууд арталтан дахиад нэг хүмүүс гинт яриад эхэлдэг юм шиг байгаа юм л та. Тэнгүүт ингээд нөгөө амар шуувтай сонсогдоо тий. Миний ярьж байгаа баг надад сонсогдохгүй болох. Яг тийм үед л айгу анхаарахгүй байна да гэж жоохон бодсон. Яг тэр моментод одоо бүр яг ийм юм хийх үү тий. Хой манайхан ч. За манайхан хөө юу болж байна энэ гэж. Тийм юм үйлдэлүүд гаргаж эхлэх бах тий. Тийм штэ. Хүүшээ би энд юм яриад штэ ч юм уу тий. Би багш мөшөө ч юм уу тий. Нэг битээ бас нэг муухайгаар өөрлөгөө татахгүйгээр тий. Яг хөгжилтэй маягаар хүү энд нэг хүн юм ярьж гээ гэдэг ч юм уу тий. Тэг жоохон хөгжилтэй маягаар. Та хэд их хөөрхөн байна. Эсвэл наашаа ярилдаа гэдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү маягаар өөрлөгөө татдаг. Гэтэ хөгжилтэй хүмүүс IQ чадвар айгүй өндөртэй хүмүүс гэдэг юм нэ. Ер нь хошин чадж байна гэдэг чинь л хүний толгой ажиллаж байна л гэсэн үг гэдэг юм билээ шүү. Тийм шүү. Тийм нав магцанд баярлаа. Навна маань бас болчоор юм уу комедиан. Ер нь комедиан болохыг хүсэж байгаа хүмүүс ер нь юунаас эхэлдэг юм бэ гişгээ. Залуу комедианы хувьд. Би одоо юунаас эхэлсэн болоо. Тэр нөө open mic уу? Ер нь бол тэн дээр гараад эхэлнэ л дээ. Тэгээд хамгийн гол нь эхлэх гэж бас аюу юм болт юм аа. Яг зоригтой байх шаардлагатай. Тэгээд нэг жоохон араас нь түлхийд өгч хүн байх хэрэгтэй юм шиг надад санагдтыг. Би болохоор яг оюутан байхдаа бол би комеди их хүсэлтэй гэж нөгөө тухайн үед ажиллаж байсан газрынхаа захиралд хэлчихсэн байхгүй. Тэгсэн чинь яг хэд хоногийн дараа намайг ингэ бүртгүүлсэн байсан байхгүй. Тийм яг тэр хүн бас надад аягүй их нөлөөлсөн. Чи аягүй хөвгөлтэй. Би одоо тэр ажил дээр бол аягүй хөвгөлтэй юм байна. Байнгын инээлгэж идэг. Тэнгүүт ингээд тэгэл нав чи комеди хийгээд үзээч мүзээч ч юм уу. Тэнгүүт би ингээ хийх хүсэлтэй гэхдээ яах юм уу те. Тэгээд орхицсон байсан чинь маа захирал одоо аягүй дотногч маань намайг бүртгүүлсэн. Тэгээ яг тэр өдөр нь
сталсаа. Тэгээ яг тийм араас нь жоохон түлхэц болоо жоохон дэмжиж өчх хүн байвал яг зоригтой болчих юм шиг те. Яг тэр үедээ би бүртгүүлсэндээ итгэхгүй л гэсэн яг очиочлоо. Очсон ч гэсэн итгэхгүй л гэсэн ер нь бол гарахгүй дээ. Өстө гүрийгээ сундаа гэдэг бодсон. Тэгээд яалч дуудахаар тэ гардаг юм лээ. Тэг яг зориг шаардлагатай, түлхэц шаардлагатай. Өөрөө бас олон сонирхолтой ах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд хажуугаар нь бас ярьж чадахгүй болчих тээ. Тийм нэг сайд job буюу одоо хоёр дахь ажил болоод бас тийм эдийн засаг санхүүтэн ч гэсэн бас харцангуйс ингээд өр өгөөд явж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоогийн залуучууд бол дор ажлын 2 3 ажил ингээд зэрэг ингээд хийдэг болчихжээ тийм өнөөгийн нийгэмд. Одоо ер нь бас ингээ комедигийн карьераа ер нь хөөхүү эсвэл ер нь ингээд бас маркетинг за тэгээ ер нь ийм бизнес салбар л гэсэн үг шүү дээ. Бас энэ салбар руугаа их сонирхолтой нь ер нь цаашдын зорилгын өрөөнд ер нь ямар хөө бодолтой байгаа. За яг одоо бол ойрын жилийн зорилгын яг үнэхээр ойрын жилдээ бол би комедигоо түр завсарлаа гэсэн бодолтой байгаа. Гэхдээ яг бүр огт бүр болно гэсэн үг биш. Яг хаа нэг бол гарна. Гэхдээ яагаад ингэж байгаа вэ гэхээр надад сурах шаардлагатай юмнууд аягүй их байгаа. Тэгээд би бас саяхан дахиад ингээ ажлаа солиод шинэ газарт орсон. Яг тэр газартаа дасгын хувьд надад цаг хугацаас жоохон шаардлагатай биш санагдаад өөрийнхөө ажлыг өөрийн болгомоор байгаа. Энэ бол хүний дор ормор байгаа. Тэгээд тийм учраас ер нь бол яг ажилдаа жоох илүү анхаарлаа хандуулъя. Тэг комедигоо жоохон түрх хоошоо тавьчих. Гэхдээ орхигдуулахгүй. Үе их юм бол тайзан дээр гараад явъя гэсэн бодолтой байгаа. Тэг хамартай чи энэ оныг дуустал яг өөрийнхөө яг үндсэн маркетинг менежер тэг яг одоо яг тухайн байгууллагата яг өөрөө нөгөө мэрэгжлийн хүн биш учраас надад тулгарч байгаа асуудал зөндөө байгаа. Тэг яг мэрэгжлийн үхэлдэг ороод ирэнгүүт энэ юу юм болоо гэдэг ч юм уу. Яг тийм байдалтай нүр тулмааргүй байгаа учраас би сормоор байгаа. Тийм. Ойр дотны хүмүүс нь ер нь комедиг нь яаж хүлээж авдаг вэ? Мэдээж эргээр бас хүлээж авдаг бах тийм. Тий. Манай ах их хоёр би ч айл ихийн зүгт. Тэгээд манай ах их хоёр нэлийн зөрүүтэй. Тэгтээ яг чи одоо комеди хийгээд яадаг юм аадгүй чи тиймэрхүү асуултууд орж ирнэ. Тэгээд дуудчихдээ үзгээд тэгээд дуудаад ах их хоёроо шарсаар байгаа тий яваад. Тий ийм л юм хийдэг дээ. Гэртээ очиад тэгээд тайлбарладаг. Тэгээд манай аав ээж өрч бас нэлийн настай хүмүүс идэг. Тэгээд гэтээ тийм эсэн ч наваг айгу ойлгодог. Айгу хөрхөө залуу сэтгэлгээтэй. Тийм. Гэтээ манай аав нөгөө нэг юу яажсан. Яг анх комеди хийж эхлээд ер нь би ийм юм хийдэг шүү. Ингээд тайзан дараа гараад ингэж ярьдаг шүү гэдгсэн чинь тэрийг айгу дуулдаг л гэж бодсон шаа. Тэгээ нөгөө нэг цагаан сараар яг тэр 22 23 оны цагаан сар юм болов. Яг ингээд хамаатнууд тэгээ цоглорцсон байсан чинь би нөгөө галтаан мэдээж игээ бармины ингэж байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь миний охин нааш хүрээд иргээл. Тэгээ яасан юм бол гэж чинь миний охин нөгөө нэг комментэ тоглоод үзүүлчих гэж. Дуулсан чилээ юу чилээ гэ тэ. Тэгээ нэг баах юм нийтээ болчихсон. Бүгдээр ингэ шарах юм шүү дээ. Тэгээ би одоо хамаатуудаа шараад байгаа. Тэгээд нэг шүлэг уншаал болсон. Хэлсэн шүү гэж тий. Та өөрөө шаргаж хэлсэн шүү гэ. Тэгээд бичлэг үзүүлээд нэг жоохон тасгдаг юм аа. Тэгээд хөвгөлтөөс хөөрхөн санагдсан шүү. Нөгөө нэг би ч одоо нэг стил жоохон байгаад байгаа шүү дээ аавч өртөө. Тэгвэл нэг тайзан дээр гараад хүмүүсийг инээлгээд ангот нэг игдүүн үрээддэг шүү. Тэг. Игдүүтэй юм бэ л гэсэн харцаар хараад идэв шүү дээ. Яас өөрхий. Тэр яг адилхан юм байна. Би ч бас нөгөө хин зүгт. Тэгээ манай ээж ч бас нилээ наваг хараалаг. Гэл зарим одоо тэгтээ ер нь бас хин зүгтүүдээ ээж аамдар айгу сүүлийн жинзэнлэг болоод байгаа шиг байна шүү дээ. Айгу үг гэлэг мэддэг шүү дээ. Задарчаас тий. Тийм шүү дээ. Яг бид нар л нөлөөлж байгаа л да ялтч нөгөө нэг манай ах их чир би бол боддоо ах их чир маань аавж өртөө тэгж сайн ойлголцдоггүй байсан байх. Би болохоор яг цаг минут тутамд юу болсноо ярьдаг. Ер нь бол нэг тийм миний яг уг одоо ядж байгаа сэтгэл судлаар сурцсан тий. Тэг яг ер нь бол өөрийгөө сайн ойлгуулж иш л бидэд яг зөв харилцаанд орох юм байх шүү. Тэгээд яг айгүй сайн ярилцдаг ер нь багасаа л айгүй өөрийгөө юу бодож байгаа айгүй сайн илэрхийлдэг байсан учраас манай аавж бас айгүй сайн ойлгодог байх гэж боддог. Шарах гэдэгтэй штэ. Тэр би тэгтээ яг үнийг хэлгээд нөө ойрын үед ерөөсөө комеди үзег уудчихжээ. Нэг хэсэг айгүй үздэг байлаа UB комедиг. Тэгээд шарах гингүүт ингээд нөө үзэгчдээсээ л одоо жишээ нь хийн л гэсэн үг штэ тий. Энийг яадаг бэлдэм өсө шууд нөгөө сэтгэл хөдлөлөөр ингээд явчт юм уу? Одоо жишээ чи ингээд байж байгаа л бит гурыг болвол ингээд шарыг шууд ингээд явах уу? Яаж явд юм бол тэр чинь чи шууд явах уу? Нөгөөх шууд явах гэдэг тавьж гэдэг. Тэгээ юу шарны идэж одоо би бол хүн нэг шаардгүй. Зөв. Яг танил дотны хүнэл ер нь бол тэгдэг.
яг бас нөгөө хүмүүстэй яг анх намайг үзэж байгаа хүн байвал муухай санагдчих байдгийг тий. Энэ бол тухайн хүнд энэ тийм тухгүй мэдрэмжийг төрүүлмээргүй байдаг учраас таньдаг хүн маань яг миний шоуг үзчихвэл таньдаг хүн рүү чиглээд жоохон ингээд мэддэг хүн тий жоохон ингээд нэг жоохон санаа авчдаг. За энэ маань миний тоглоомыг даандаа гэсэн хүн руугаа шаардлагатай явдаг байх нь шүү дээ. Тэгээ UB дээр ямар үед юм бол бас сайн мэддэггүй. Гэтэ намайг шараасай л гэж боддог шин. Би ч гэсэн үзег удчихжээ яг үнийг хэлэхэд. За тэгээд ерөнхийдөө бидний нөө ярилцах цаг өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд магадгүй хишгийг маань хэлмээр исэн зүйл ах юм бол хэлж болно. Тэгээд бит гурийн асуугаагүй хэлмээр исэн зүйлс бол байвал хэлж болно. Бүгдийн л асуудсан л юм шиг байна. Тэгээд яг хав зүрхний комеди ч юм уу, жинзи ч юм уу ер нь бол нэг тийм хамааралгүй л нэг юм л чий. Тэгээд ер нь болохоор ерөөхдөө бол хүн болгон айгаа өөр ингэсэн үнцгтэй өөр ингэсэн ертөнцтэй тэгээд өөр харагддаг байхгүй. Тэнгүүт яг тэрийг нь шүүмжлэхгүйгээр хэрвээ шүүмжлэмээр байвал дотроо шүүмжлэх хэрэгтэй. Тэгээд ерөөхдөө заавал шүүмжлэж тийм сөрөг байхгүйгээр зүгээр л юм гоё happy, аз жаргалтай тэгэл зүгээр гоё юмыг мэдрээл гоё амьдрчвал их гоё болох юм шиг санагдаад идэм аа. Тэгээ уусаа хүнд өдөрт яг аюу муухайсэн ч гэсэн нэг хөвгчлөлтэй тохиолдсон байдаг байхгүй. Тэрийгэ бодоод гоё өдрийг гоё өнгөрүүлээрэй л гэж хүсэе да. Үнэн баярлалаа. Бусаа шүүж ухаас үнийг шүүгээд ингээд хараасан. Гоё гэрийнхэн даа ч юм уу? Нутгийн зоо олон доо. За гэрийн зоо олон доо. Гэрийнхэндээ хайртай шүү. Тэгээ таад маань айгуу сайн ойлгодог учраас би бас өөрийгөө хийж авч авах гэж боддог. Намайг одоо юу гэдэг амар хязгаарлагдмал байдалд оруулдаггүй. Юу хүснэ хий, ээж аав нард нь, ах эгч нард нь. Айлын баг учраас бас тэр эд дээр эхэлж байгаа. Гэхдээ бас ингээд жоохон заагтай тий. Гэхдээ тэр эд маань намайг одоо юу гэдэг шүүмжлэхгүйгээр юу хүснэ хийгээд амьдр. Чи чадна, чадахгүй бол буцаад иргэд ир. Хийж аавна байна гэдэг тийм төрлийн хүмүүс тийм учраас таадтай хайртай шүү л гэж л та. Ямар гоё юм бэ тий. Яг арчин байна. Тэгтээ яг юмаа хийгээд үцэхгүй даа гэх тий. Бат дарыг нь дааж ийн гэдэг бол гайхалтай мэдрэмж. За тэгээд өнөөдөр цаг зав гарган ирсэнд маш их баярлалаа. Тэгээд залуу комедиан, контент бүтээгч Хишиг Бат буюу Хишгэ байлаа. Тэгээд цаашдынхаа ажилд нь комедигийн замналт нь эрүүл мэнд бүх зүйлд нь амжилт цаан сайхныг хүсье. Баярлалаа. Цаагаар амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.